За цусны даралттай холбоотой хэдэн зүйлийг мэдэж авцгаая. Цусны даралт гэж юу хэлдэг вэ гэхээр бидний судсаар цус урсдаг тийм үү? Энэ судсаар урсаж байгаа цус маань судасныхаа хананд үйлчилж байгаа тэр хүчийг бид нэр цусны даралт гэж нэрлэдэг. Бидний цусны даралт хэвийн үед дунджаар 120-80 байдаг. Гэхдээ хүн болгонд 120-80 байдаг гэсэн үг бол биш. Хүн болгонд өөр өөр ингэсэн тогтсон даралт байдаг. Одоо чинь зарим хүмүүст 110-70 байхад зарим хүмүүст 90-60 байдаг. Энийг бид нэг удаа даралтаа хэмжиж үзэл энэ маань 110-70 юм бол энэ миний даралт гэж үзэж болохгүй. Дор хаяж 6-аас 7 удаа хэмжиж үзсний дараагаар өөрийнхөө даралтыг ерөнхийдөө ийм даралттай байх нэ гэдгийг мэдэж авах боломжтой. За тэгээ бид даралтаа үзэхээр даралтны аппарат дээр 3 шиг тоо гардаг да. Одоо чинь 120, 80, 76 ч юм уу. Хамгийн дээдлийн тоог бид дээд даралт гэж үздэг. Дундлын тоог нь бид доод даралт, хамгийн сүүлд гарч байгааг бид зүрхний цохилт гэж үздэг. Дээд даралт гэж ямар даралтыг ярьдаг вэ гэхээр зүрх маань бидний биеийг цусаар хангахын тулд агшдаг тийм үү. Энэ зүрх агшихаар тэр зүрхнээс гарсан цус одоо судасны хананд очиж үйлчилж байгаа даралтыг бид дээд даралт гэж хэлдэг. Доод даралт гэдэг нь юу юм гэхээр одоо тэр агшчихсан байгаа зүрх маань ингээд сулардаг, өөрөөр хэлбэл агшаа жижигэрчгсэн байжгаад одоо тэлээд томордог. Энэ үед судасны хананд үйлчилж байгаа даралтыг бид доод даралт гэж нэрлэдэг. Хамгийн доор байгаа тоо бол таны зүрхний пульс. Өөрөөр хэлбэл 1 минутанд таны зүрх хэдэн удаа цохилж байгаа гэдгийг заадаг тэмдэглэгээ. За тэгэхээр бид даралт ихтлээ гэд онцлогдлоо гэхэд даралтны эмийг уух шаардлагатай болдог. Энэ даралтны эмийг хэр удаан уух, ямар эм уух, хэзээ хүртэл уух гэдгийг зөвхөн эмч шийднэ. Даралтны эм гэдэг дотор маш олон төрөл байдаг. Мөн дээрэс нь энэ даралт танд яагаад үүсэж байгаа вэ гэдгээс шалтгаалаад ямар эм уух гэдэг нь өөр байдаг учраас өөр хэн нэгний уудаг эм танд таарна гэсэн үг биш байх нь байна. За мөн дээрэс нь манай даралт нь ихсээд им уудаг хүмүүс им ууж байгаа юм чинь ингээд даралтаа ерөөсөө үзэхгүй яваад байдаг. Тэгэхээр им ууж байгаа ч гэсэн даралтаа заавал үздэг байх хэрэгтэй. Тэр имтэй танд таарж байгаа мó таарахгүй байгаа мó үнэхээр даралтыг танд буулгаад байгаа мó үгүй юу гэдгийг бид нар шалгах ёстой гэсэн үг байх нь байна.